9-р сарын 25-наас 27-ны өдрүүдэд Нью-Йорк хотно тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг батлах нэгдсэн үндэсний байгууллагын дээд хэмжээний уулзалт болсон юм. Энэхүү дээд хэмжээний уулзалтанд дэлхийн 150 гаруй улсын төр засгийн тэргүүнээр оролцжээ. Нэг дор хамгийн олон төр засгийн тэргүүнээр цуглаж байгаагаар онцлог болж байгаа. Энэхүү дээд хэмжээний уулзалтанд Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Дорж тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм а. Өчигдөр Нью-Йорк хотно нэгдсэн үндэсний байгууллагын 193 гишүүн орнууд хуралдаж тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг баталлаа. Энэ нь дэлхийн улс орнуудын ирэх 15 жилийн хөгжлийн зорилтуудыг тодорхойлох түүхэн чухал ач холбогдолтой баримт бичиг юм байна. Монгол Улсын ерөнхий сайд сайхан бэлгийн ивэлдор хорт хавдрын тулгамдсан асуудал, хоол боловсруулах дээд замын хорт хавдрын менежмент сэдвт олон улсын 7-р симпозиум өнгөрөгч Баасан гарагт эхэлсэн юм а. Тус симпозиумд Япон, Солонгос тэргүүтэй 73 орны эрдэмтэн судлаачид илтгэл тавьж судалгаа шинжилгээний ажлаасаа танилцуулсан юм. Ирэх сар цас ихтэй байх талаар тойм мэдээг гаргасан байна. Тухайлбал ирэх сарын 1-р 10 хоногийн дунд үеэр нутгийн зарим газраар хур тундас уулархаг нутгаар цас орно. 2 ба 3-р 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар сүүлчээр нь зарим газраар цас орох төлөвтэй байгааг Улс цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлсэн байна. Завхан аймгийн Алдархан сумын мандат багийн 5 улиас гэдэг газар 3 настай хүү энэ сарын 24-ний өдөр 12 цагийн орчим гэрийнхээ гадаа тоглож байгаад сургаггүй болсон тухай мэдээлэл онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн онцгой байдлын газар цагдаа орон нутгийн иргэд нийлсэн 67 хүн эрен хаах ажиллагааг зохион байгуулж өчигдөр бурхан голоос хүүгийн цогцсыг олжээ. Тиймээс онцгой байдлын ерөнхий газраас эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналттай байхыг сэрэмжлүүлж байна. Нийслэлийн аялал жуулчлалын газраас санаачлан Монголын урчуудын эвлэлтэй хамтран UB Art Fair 2015 арга хэмжээг өчигдөр Улсын драмын Эрдмийн театрын өмнөх Цэдэн малын нэрэмжит талбайд 14-өөс 19 цагийн хооронд зохион байгуулсан юм а. Уг арга хэмжээний үеэр ирсэн хүмүүр үе үеийн уран бүтээлчдтэй нэгэн өдрийг өнгөрүүлэх шилдэг мастеруудаар зураг зурулж өнгөрүүлжээ. 3 дахь жилдээ болж байгаа Баян онгорын баг олимп өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжилсэн юм. Баасан гарагт бүсийн тэмцээн эхэлсэн. Төв, хангай, говийн бүс нийтдээ 30 багийн 1500 гаруй тамирчин өрсөлдсөн байна. Хангаан бүсэн ширээний теннис хөл бөмбөг тэмцээнүүд өчигдөр өндөрлжээ.